Хүний эрхийн үндэсний комисс эрхцэн хувьд одоо иргэдийн хүний мэдээллийн аюулгүй байдал, хүний эрх зөрчилдөгөө асуудлаар дүгнэлт хийгээд хариулах чиг байгууллагууд нь хүргэх ямар эрх зүйн статустай бэ? Жишээ нь одоо улам бүр хөгжиж байгаа өссөн үсээгүй ирж байгаа технологийн эр үед ялангуяа хиймэл явахантай камерууд их тавигдж байна. За үндэсний аюулгүй байдлын чиглэлээс тодорхой хэмжээний зөвлөмжүүдийг өгдөг ч гэсэн хэрэгжүүлж чаддгүй. За үндэсний аюулгүй байдлын цаана бас хүний эрхийг зөрчсөн асуудлууд их явагддаг. Тухайн хүний хаана байгаа зам төрөх төлөв байдлыг мэдэх. За түрүүн та бүхний итгэл дурдгаж шиг энэ мэдээллүүд хаана байгаанаас тодорхойгүй бас хаашаа алдагдаад байгаа нь тодорхойгүй. Тэгэхээр одоо үндсэндээ бол нөгөө энэ асуудлаар бол одоо тагнуул ерөнхий байгууллага бол тодорхой хэмжээний технологиуд төр зөвлөмжил хүргүүлэх эрх зүйн статустай. Тэрийг нь заавал хэрэгжүүлэх албагүй. Тэгэхээр танайх бас иймэрхүү одоо хүний эрх, хувийн мэдээллийн аюулгүй байдалтай холбогдсон энэ асуудлууд дээр эрх зүйд зөвлөмж хүргүүлэх юм уу, хяналт шалгалт хийх эрх зүйн статус байдаг юм уу, процесс байгаа юу? За 5 дугаар микрофон дээр хариулна. Нарантай гэж. За тэгэхээр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд заасны дагуу хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын үндсэн хууль олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх хэрэгчлөөний хэрэгжилтэнд хяналт тавих ийм ерөнхий бүрэн эрхтэй мөн хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 24-р зүйлд мөн холбогдох бусад зүйлүүдэд хүний хувийн мэдээллийг хамгаалах талаар хүний эрхийн үндэсний комисс ямар үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг тогтоосон. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн хүний эрхийн хэрэгжилтэнд хяналт тавих, хамгаалах бүрэн эрхт нийцүүлээд хүний хувийн мэдээлэл гэмтэрэг зөрчлийн шинжгүй, цагдаагийн байгууллага шалгахгүй, тагнуулын байгууллага шалгахгүй хүний хувийн мэдээллийн зөрчилд хяналт тавих комиссийн гишүүний шаардлага зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх мөн одоо хүний оролцоогүйгээр хүний хувийн мэдээллийг цуглуулж байгаа цахим технологийн нэвтрэлтийн талаар бол дүгнэлт өгөх гээд үндсэндээ 9 чиг үүргийг хүний эрхийн үндэсний комисс хэрэгжүүлж байгаа. Гэхдээ яг энэ илтгэлд одоо тусгагдж комиссийн санал оруулж байгаагаар бол хиймэл оюуны асуудлыг хариуцсан асуудлыг зохицуулах, за олон нийтийн сүлжээг зохицуулах гээд сүүлийн үеийн цахим технологитой холбоотой асуудлыг зохицуулах, мэдээлэл хариуцах эрх бүхий байгууллагыг Монгол улсад зохих ёсоор хөгжүүлэх, бэхжүүлэх ийм шаардлага бол гарцаагүй тулгарч байгаа. Ханар гишүүн тодруулж асуунаа. Тэгэхээр таны хэлж байгаа энэ 9 чиг үүрэг бүхий зөвлөмж дүгнэлтүүд маань яг үнэхээр бодит байдал дээр тухайн төрийн байгууллага авч одоо хэрэгжүүлэх, хувийн хвшлүүлэн төрийн байгууллагууд авч хэрэгжүүлэх чадамж бол одоо байхгүй байгаа учраас тусгай чиг үүрэг бүхий агентлаг ч юм уу болох ёстой байна гэж шаардлагыг хүргүүлж ийн гэж ойлголоо зөв үү? Өөрөөр хэлбэл бодиттой үр дүн гарахгүй байна гэж үзэж байна гэсэн үг. Та хэд судалгаа хийгээд хяналт шалгалт дүгнэлт хийгээд идэг. Гэтэл маань энэ бодит байдлаар хэрэгжих эрх зүйн статус дутуу байна гэж үзэж байгаа гэсэн үг. За 5 дугаар микрофон дээр нэмж хариулнаа. За тэгэхээр ямар ч байсан одоогийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд хүний эрхийн үндэсний комисс гомдол мэдээллийг хүлээж авч шалгал шийдвэрлэж байгаа. За 100-аад гомдлыг хүлээж авч өнгөрсөн хууль хэрэгжснээс хойш 100-аад гомдлыг хүлээж авч одоо хүний эрхийн комиссийн харьяалан шийдэх асуудал гэж утсан асуудлаар комиссийн гишүүний шаардлага зөвлөмжийг хүргүүлж ажилласан. За шаардлага зөвлөмжийн хэрэгжилт бол харьцангуй одоо боломжийн түвшинд байгаа. Гэхдээ мэдээлэл хариуцах ялангуяа цахим технологийн хөгжилтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд мэдээлэл хариуцах эрх бүхий байгууллагыг байгуулдаг. За энэ байгууллага бол хүний эрхийн үндэсний байгууллага, хүний эрхийн үндэсний комиссийн чиг үүргээс арай өвөрмөц захиргааны шууд шинжтэй ажлуудыг хийд юм. Өөрөөр хэлэх юм бол хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн шаардлага зөвлөмж гаргах замаар одоо тухайн хүний эрхийг зөрчсөн этгээдээр арга хэмжээ агуулдаг болвол мэдээлэл хариуцах эрх бүхий байгууллагууд бол торгох ийм одоо эрхийг хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол одоо мэргэжлийн 5 дугаар микрофон нэмэлцэг.
мөн магадлан итгэмжлэх, зөвлөмж өгөх, зөвшөөрөл өгөх ийм одоо захиргааны шинжтэй ажлуудыг хэрэгжүүлдэг Data Protection Authority буюу Regulatory Commission-ууд бол ажилладаг. Тэгэхээр шууд хувийн хвшлийн байгууллагуудтай одоо албадлагын арга хэрэгслээр ажиллах ийм одоо боломжтой байгууллагыг байгуулах нь нэгдүгээрт нь онлын талаасаа хүний эрхийн үндэсний байгууллага гэдэг бол тогтолцоо хяндаг байгууллага. Тэгэхээр ихэнх үедээ өнөөдрийн одоо комиссийн илтгэлд оруулсан дүгнэлт бол энэ одоо хөгжлийн ихэнх үед бол хүний эрхийн үндэсний комиссийн асуудлыг хариуцах нь байж болох ч гэсэн яваандаа улам бүрийн харилцааг үнзгэрнэ. Улам бүр шууд ажиллах одоо шаардлагатай болох учраас яг тэр зүй зохисхийн дагуу байгуулах нь Монгол улсын ирээдүйд хэрэгтэй гэдэг ийм дүгнэлтийг хийгээд саналыг оруулсан юм аа. За 5 номер микрофон. Хүний эрхийн үндэсний комиссийн хүний эрхчлөөний төлөв байдлын илтгэлийн 3 дугаар бүлгийн 2 дугаар хэсэгт манайд байгаа эрүү зөрчлийн хууль, төрийн албаны хууль, иргэний хууль, хөдөлмөрийн хуулиар тогтоосон албадлагын арга хэрэгсэл, мэдээлэл хариуцах эрх бүхий байгууллагыг тогтоосон байдал яагаад болохгүй байгаа вэ? Яавал зохистой вэ гэдгийг бол маш тодорхой бичсэн байгаа. Энэ илтгэл уул нь энэ цонхон дээр байна. Их хурлын гишүүдэд тараагдсан байхаа гэж бодож байна. Та бүхэн бас энийг анхааралтай уншиж өөрсдийнхөө санал дүгнэлт. Ялангуяа энэ хоронд бол мэрэгжлийн энэ чиглэлд ажилладаг гишүүд байгаа учраас бид бас одоо маш идэвхтэй ийм яриа хэлцээ хийх ялангуяа энэ асуудлыг олон нийтийн анхааралд шийдвэр гаргах эрх бүхий хүмүүсийн анхааралд хүргэх ийм гарцаагүй шаардлагатай байгаамаа. За хүний эрхийн үндэсний комиссд маш хэрэгтэй мэдээлэл өгсөн талархлаа. За тэгэхээр төрийн үйлчилгээ, төрийн процессыг хүн төвтэй болгох процессын дахин инженерчил гэж ажлын хэсэг гарсан байгаа. Зол жаргал гишүүн Инновац Бодлогын байнгын орны дарга миний бие ахлаад явж байгаа. Тэгэхээр түүн дээр үзэл баримтлал боловсруулах гэж энэ ажлын хэсгийн дүгнэлт маань эх 7 хоногт гараад их хурлын тогтоол болгож гаргаж байгаа учраас та бүхэн манай ажлын хэсгийн санал дүгнэлтээ үзэж танилцаад саналаа өгөх нь бол зайлшгүй юм байна гэж би үзэж байна. Золоо дараа бас санал нэгдэх бах. Хоёрдугаарт одоо л хүссэн хүсээгүй та бүхний ч ярьж байгаа ирээдүйд цахимжиж технологийн эрг үе ирж байна. Ялангуяа Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдэд маш олон зүйл цахимжихаар AI, Big Data гэж орж ирж байгаа. Гэтэ миний хувь гишүүний хувьд аюулгүй байдал буюу кибер аюулгүй байдал санаа зовж байгаа. Үүнтэй адилхан мэдээллийн аюулгүй байдал гэдэг ойлголт байгаа. Энэ хоёулаа бол маш ноцтойгоор хөндөгдөж байгаа. Тэгэхээр мэрэгчлэлтний зүгээс кибер аюулгүй байдалд анхаарч байгаа гэсэн мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр нь хүний эрхийн үндэсний комисстэй хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байна. Ялангуяа сүүлийн үед энэ хиймлийн ухааны технологи Монголд бол сошиал медиа ашиглах биш, хувийн мэдээллийг ашиглан олон нийтх мэдээллээс гадна эрүүл мэнд болон зам төлөвийн мэдээллийг ашиглан далд тухамсарт олон нийтийн далд тухамсарт нөлөөлөх арга техник хэрэгжиж байж болцсогүй гэсэн хардлага байгаа. Тодорхой хэмжээний судалгаанууд хийгдэж байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр бол та бүхэн бас судалгаа хийхэд оролцохгүй бол Монгол улсын нийт ард иргэдэд далд тухамсартын зам төлөв болон үзэл бодлыг нь өөрчлөх хэмжээний технологийн хэрэгжилтийг Монгол улсад хийж байна гэж үзэж. Энэ нь бол үндэстний эрх хэшгийг зөрчиж байгаа тиймэрхүү асуудал. Бид нэр өөрөө одоо мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдлын тухай хуулийн эрх зүйн байдлын хоцрогдлын улмаас тэр нөхцөл байдлыг аль хэдийн нэгэд өгсөн байгаа. Тэгэхээр үүн дээр та бүхэн тодорхой хэмжээгээр анхаарал хандуулж ажилласаа гэж хүсэж байна. За тэгэхээр бас Инновац Бодлогын байнгын ороонд энэ захиргааны эрх бүхий байгууллага байгуулах болсон үндслэл ямар хууль эрх зүйн үндслийг гаргаж ирэх вэ гэдэг саналаа ерөнхий санал биш илүү тодорхой санал гаргаж өгөх нь зүйтэй болов уу гэж би бодож байна. За баярлалаа.